За, сайн байцгаана уу хүмүүс ээ. Та бүхэндээ социологийн удирдгал хичээлийн одоо тайлбар мэдээлэлээ хүргье. За, социологи гэдэг ойлголтыг бол анх Францын социологч Огюст Конт бол анх хэлсэн. За, тэгээд социологи жишээлбэл ямар утга агуулгатай үг юм бэ гэхээр бид нар бол социотес буюу нийгэм, грекээр бол лог буюу ойлголт гэсэн үгнээс гаралтай байх нь. За, социологи юуг судалдаг юм бэ гэхээр бүхэл одоо нийгмийн нийтлэг бүлэг хүний нийгмийн амьдралыг судалдаг байх нэ. За, нэг талаас бол үйл хүчээс өөрөөс нь хамаарсан сүбдийн утга учир санаа зорилго бүхий байхыг зэрэгцээ нийгэм тогтсон хэм хэмжээ хэв загвар нийтлэг хүлээлтээр тохиолддог юм объектив чанартай ойлголт байгаа юм. За, тэгэхээр социологийн шинжилгээ ухааны үүслийг 18 дугаар зууны 2 дугаар хагасаас эхэлсэн гэж үздэг харьцангуй энэ залуу шинжилгээ ухаан гэж үздэг байх нэ. За, социологийн шинжилгээ ухаан үүсч хөгжихэд гарах юм 3 хүчин зүйл бас нөлөөлсөн байна. За, нэгдүгээрт нь бол аж үйлдвэрчдийн үйл явц бол нөлөөлсөн. За, хоёрдугаарт нь болохоор 18 дугаар зууны сүүл үеэс одоо түүхэн үетэй харьцуулах юм бол шинжилгээ ухаанд итгэх хэдэл нь бол эрс нэмэгдсэн байгаа нөлөөлсөн. За, 3 дугаарт нь бол энэ оюун санаа танин мэдхэн хүчин зүйл бол бас нөлөөлсөн. За, ингээд нийгэм улс төрийн өөрчлөлтүүдийн дүнд бол нийгмийн энэ бодит байдлыг хийхэн өөрчлөгдөж уламжлалт нийгэмтэй харьцуулах нь аргагүй болсон. Энэ бас яг нь энэ социологийн шинжилгээ ухаан үүсч хөгжихэд нөлөөлсөн гэж үздэг. За, тэгвэл хүн энэ 3 төрлийн үйлдэлийг хийдэм байна гэж Нейл Смитер бол үзсэн байна. За, биологийн үйлдэл, сэтгэл зүйн үйлдэл, нийгмийн үйлдэл гэсэн 3 үйлдэлийг хийдэг гэж үзсэн байна. За, тэгвэл социологи нийгмийн үйлдэлийг судлахад илүү их анхаардаг байна. За, тэгэхээр нийгмийн үйлдэл гэдэг нь юугаараа юм онцлогтой үйлдэл юм бэ гэхээр нийгмийн үйлдэл нь объектив мөн чанартай байна. За, тухайн үйлдэгч нь ямар байр суурьтай хүнтэй харьцаж байна гэдгээс хамаарат үйлдэл хийгддэг. За, мөн нийгмийн үйлдэл нь соёлоор тодорхойлогддог. За, тэгээ нийгмийн үйлдэл нь тодорхой одоо субъектив утга учир санаа зорилго бүхий байна. Мөн нийгмийн зан үйлийг суралцж нийгэмшилж олж авдаг. За, нийгмийн сүлжээг бас бий болгодог. Мөн нийгмийн үйлдэлийг баган өөрчлөгддөг. Нийгмийг өөрчилдөг байна. За, үүгээрээ яах нь юу болвол нийгмийн үйлдэл бол онцлогтой байх нэ. За, тэгвэл социологчид дараах юм үндсэн 4 хандлагыг бол хэрэгэлдэг байх нэ. За, нэгдүгээрт нь бол хүн амын хандлага, хоёрдугаарт нь бол сэтгэл зүйн хандлага, за, гуравдугаарт нь бол хамт олонны хандлага, дөрөвдүгээрт нь соёл судлалын хандлага гэсэн 4 хандлагыг хэрэгэлдэг. За, тэгэхээр жишээлбэл онлын үүднээс аваад үзэх юм бол бүтэц үүргийн онлын төлөөлөгч дүүрэх гэм бол нийгэм өөрөө өөрийгөө зохицуулан уншдаг чиг үүргээрээ холбогдсон бүтэц бүхий нийгмийн систем юм а гэж үзсэн байна. За, тэгвэл бриг тэмдэг харилцан үйлдлийн онлын төлөөлөгч медиахаар бол хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг нь өөрөө хэрхэн ойлгож төсөөлж байгаагаа бол хуралдаг гэж үзсэн байна. За, тэгвэл зөвлөний онлын төлж Марксийнхаар бол эдийн засаг эрх мэдлийн нөөцийг эзэмшиж байгаа хэсэг нь өөрсдийн их ашигт нийцсэн дэг журмыг хэрэгжүүлдэг буюу одоо тэр дэг журмынхаа дагуу үйлдэл хийхээ бусдаас баарддаг гэж ингэж тайлбарладаг байх нэ. За, тэгээд хүүхдүүдтэй социологийн талаарх мэдээг ойлголтоо гүнзгийрүүлэн бас судалж социологийн талаарх сурах хүчгүүдийг бас нэмж дэлгэрүүлэн уншаарай гэж үзэж байна. За, хүнийг эмчилдэг бол нийгмийг бол социологч эмчилдэг гэж бас зарим талаараа үздэг байгаа.